шинжилгээ захирагч Дорнотойны онцгойд гурван ганцхан хэлж байна. Мэдээлэл сонслоо. Зүүн бүс бол ялангуяа малын шүлхий өвчин их гардаг анхаарал татсан ийм бүс байгаа. Яг одоогийн байдлаар ямар байна? Шүлхий өвчний хувьд бол 8 сумын 10 голомтод одоо байна. Дорнот аймагт Баянбар суманд 1 голомттой байна. Сүхбаатар аймагт Уулбаян суманд 1 голомттой. Энд одоо ажиллаж байгаа, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхаа ажиллах нөхцөлийг боломжоор нь хангаж өгөх, нийгмийн баталгааг нь хангаж өгөх, тийм ээ, техник хэрэгслээр хангах гэдэг их олон асуудлууд байна. Ер нь одоо их ажил бол маш.